За сайн байцгаана. За энэ удаагийн хичээлээр бүгдээ химэл оюуны өгдөл гэж хичээлийг үзэх нь. За манай химэл оюуны инженер хөтөлбөрийн хүрээнд бол өгдлийн тухай багц хичээл. За энэ тухай мэдлэг орсон байна. За өгдөл гэдэг бол чухал хэсэг. За өнөөдрөөс ахуулаад энэ өгдлийн тухай хэдүүлээ үзэх нь. За агуулгын хувьд бол ер нь өгдлийн инженер гэж хэн байдаг, өгдлийн шинжээч гэж юу байдаг, хэн байдаг. За өгдлийн шинжилгээ ухаанч гэж хэн болох тухай. За мөн хэрхэн боловсруулдаг, шинжилдэг их өгдлийн тухай үзэх нь. За манайханд бол одоо хэд хэдэн нэр томьёо орж ирэх ёстой байх нь. За энийг бол одоо зөвтэй орчуулах хэрэгтэй байх нь. За өгдөл гэж бол ер нь энэ data гэж юм аа л одоо орчуулж хэлээд байгаа тийм. За data processing гэхээр бол одоо өгдөл боловсруулах гэж ингэж одоо хэлэх нь, орчуулах нь. За одоо өгдөл бол ер нь орчин үеийнхээ хөгжлийг дагаад мэрэгжил болсон байна. За энэ дээр бол одоо хэд хэдэн ийм мэрэгжил гарч ирчээд байна. За тухайлбал data engineer гэж ийм одоо мэрэгжил бол яг өнөө цагт их эрэлт хэрэгцээтэй байна. За энийг бол одоо өгдлийн инженер гэж монголоор хэлэх нь, орчуулах нь. Data engineering гэхээр бол өгдлийн инженерчлэл гэж ингэж одоо монголоор орчуулах нь. За энэс гадна бол data analyst гэж. За энэ бол өмнө нь ер нь байсан. За энийг бол одоо өгдлийн шинжээч. Data analyze гэдэг юм бол одоо өгдлийн шинжилгээгч ингэж хэлж байх нь. За энэс гадна одоо их сайхан мэргэжил бол data science гэж одоо өгдлийн шинжилгээ ухаан, өгдлийн ухаан гэж ийм мэргэжил байна. Одоо энэ бол бас их өндөр үнэлгээтэй, их эрэлт хэрэгцээтэй ийм мэргэжил байх нь. Data scientist гэж одоо энийг бол нэр үгээр хэлж байна те, өгдлийн шинжилгээ ухаанч. За өгдлийн ухаанч гэсэн ч болно те. За энэ data engineer гэдгийг бол өгдөлчимч гэж одоо монголоор мэргэжлийн үг болгож орчуулж болох нь. За энэс гадна бол одоо ер нь pipeline гэж ойлголт химэл оюунд болон өгдөл төр маш их хэрэглэгдэнэ. За энэ бол одоо инженерийн бас нэг чухал ойлголт. Одоо юмыг автоматжуулдаг хамгийн их чухал ойлголт байна. За энийг бол одоо дамжлага гэж хэлээ. Монголоор бол одоо нэг дамжлагал гэж хэлэх юм те. За нэг юмыг л одоо завсартан дамжуулаад идэгэл юм байх гэдэг юм те. Энийг бол ингэж орчуулж байна. За гогцооч гэж хэлж байгаа. Гэхдээ гогцоо энэ төр бол нэг тийм зөв орчуулга биш байна. За дамжлагал гэдэг хэлж те. За нэр томьёо бол юм байна. За тэгэхээр өгдөл гэж ер нь юу вэ гэж. За шинжилгээ ухаанаар нь ер нь тодорхойлох хэрэгтэй байна. За энийг бол хэдүүлээ одоо анхандаас яаж игээд тодорхойлъё те. Одоо анхдах чинь байсан ч хамаагүй одоо тодорхойлох ёстой те. За тэгэхээр өгдөл гэдгийг бол монгол хэлэн дээр бол нэг ингэж л одоо энгийнээр тодорхойлох нь. За өгдөл гэдэг бол химжиж, цуглуулж, хадгалж болох аливаа баримт, утга, тоон болон тэмдэгтийн бодит мэдээллийг өгдөлгөнэ гэж. За энэ бодит мэдээлэл гэдэг бол их чухал байна. За ер нь нэг өгдөл гэж юу вэ гэвэл энэ өгдөл мөн үгүй юу гэдгийг шалгахын тулд бол энэ тодорхойлтыг хангаж яах үгүй юу гэдгийг шалгаад авах нь. За яадаг ч үгүй хэдүүлээ одоо монголоор өгдөл гэж юу вэ гэж ингэж тодорхойлж авч явах тийм. За энэ бол ахаад автаад хэлэхэд химжиж, цуглуулж, хадгалж болох аливаа баримт, утга, тоон болон тэмдэгтийн бодит мэдээллийг өгдөлгөнэ гэж ингэж хэлэх юм. Өгдлийн хэлбэр бол одоо энэ бидний одоо энэ дижитал буюу захим ертөнцийг дагаад маш олон төрлийн хэлбэрийн байж болно тийм. За тэгэхдээ анхдагч одоо
утгаараа бол ер нь нэг ингэж тодорхойлох нь. Яагаад гэвэл одоо бид нэр зураг юм шиг харагдж байвч одоо цаад өгөгдөл нь бол яг үнэндээ тоон өгөгдөл байж байгаа тийм. Бүр цаанаа бол бүр хоёр тийм тооллын систем дээр байгаа ийм өгөгдлүүд byte bit гэж ярьдаг тийм. Тийм учраас бол ер нь ерөнхийд нь ингэж тодорхойлдог байна тийм. Одоо бүр цаад утгаар нь тийм. За өгөгдлөө ядч үсээ хэдүүлээ ингээд тодорхойлоод авах нь. За өгөгдөл бол одоо ийм мэрэгжил болсон гэж хэлсэн. За энэ бол одоо professional буюу одоо profession гэж pro enter гэж хэлдэг тийм. Энэ бол тусдаа мэрэгжил болсон байна. За өнөөдөр бол нэг 3 янзын мэрэгжил харагдаж байна. За тэгтээ хоорондоо бол холио бантан ихтэй гэх юм уу одоо нэг нөгөөхийнхөө юмыг бол бас яг заах хязгаар бол зовлонтой байна. За одоо өгөгдлийн инженер бол шинжээчийн юм шиг юм явагдаж байна. Өгөгдлийн шинжээчин ч гэсэн инженер шиг юм хийж л байна. Одоо яг бизнесийн байгууллагууд бол одоо судалгааны газрууд төр тийм. Эдийн одоо өгөгдлийн шинжээч гэж нэрлэгдэж байгаа ч гэсэн өгөгдлийн инженерийн юмнууд бол хийгдэл байна тийм. Тэгэхээр нэг тойм байдлаар л одоо энэ гурван маань бол нэг хуваагдаад за тэгээд нэг гурван хэлбэр болоод байна тийм. За товчоор бол ер нь хэдий холилдоод байгаа ч гэсэн одоо хоорондоо нэгнийхээ ажил руу орж ирээд байгаа ч гэсэн нэг ингэж хуваагдж иж болох нь. За өгөгдлийн инженер буюу өгөгдөлчин гэдэг бол өгөгдлийг цуглуулж хадгалдаг, за боловсруулдаг нөхрийг л одоо энэ цуглуулж хадгалах зэрэг бол маш чухал ойлголтууд байна тийм. За одоо их өгөгдлийн төр дээр бол энэ бүр шинжлэх ухаан шахуу юм байна инженерийн. Одоо тэрийг яаж цуглуулах вэ? Яаж одоо тэрийг нэг форматанд оруулж өөр тэрэгтэйгээр хадгалах вэ? За тэр нь яаж аюулгүй банк хадгалаатай өөрийн гэсэн хувилбараа болоод байж байгаа гэх мэтлээ. За боловсруулна гэдэг бол одоо маш том одоо шинжлэх ухаан болж байна тийм. Өгөгдлийн инженерийн одоо хамгийн гол хийдэг ажил байна. За өгөгдлийн шинжээч гэхээр бол ихэнхдээ өгөгдлийн дүн шинжилгээ хийж тайлгандаг нөхрийг л хэлэх гээд байна. За одооний зүгээр тойм байдлаар бол тийм. За тэгтээ бол энэ өгөгдлийн шинжлэх ухаанч инженер гэдэг ойлголтуудтайгаа бас зарим үед бол яаж ийг л холидоол байдаг байна тийм. За өгөгдлийн шинжлэх ухаанч гэж бол одоо их тийм ганган мэрэгжил байна. За энэ бол бас хэрэлт хэрэгцээтэй байна. За бас л одоо энэ өгөгдлийн шинжээч энтрийг бол ер нь хийгээл ах өгөгдлийн шинжлэх ухаанч гэдэг хүмүүс зүгээр хамт ажиллаж байхад бол тийм. За бас энэ өгөгдөл боловсруулалтын дээр ч гэсэн оролцоолох. За тэгтээ бол гол хүүрэг бол ер нь одоо хиймэл оюун чиглэл рүү юу яаж ийн орж ирж байна тийм. Хиймэл оюуны модель сургах, загвар сургах. За тэгэл одоо өгөгдөл загвар хоёрыг жинхэнэ одоо шинжлэх ухаан болгож байгаа. Энэ нөхөр бол одоо ер нь өгөгдлийн шинжлэх ухаанч гэж бас нэрлэгдэж. За энэс гадна бол мэдээж статистикийн загваруудыг бол сайн ашиглаж байна. За мөн програмчлалын юмнуудыг бол их хийж байна те. Бидний одоо SQL гэж ярьдаг, Structured Query Language буюу одоо энэ NoSQL гэж бас байна те. Эдгээрийг бас мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжилж шийдэл гаргадаг энэ нөхрийг л одоо өгөгдлийн шинжлэх ухаанч гэж. Ингэж тодорхойлоод байна. За тэгтээ бол нэг рүүгэн бол нэлээ орж одоо ажилдаг ийм дор хаяж 3 мэргэжил гарч ирчээд байна. За өгөгдлийн тухайд бол ийм байна. Удахгүй дараагийн хичээлээр уулзъя. Баярлалаа.